10 дугаар хорооллын 15 дугаар байранд оршин суугчийн гэртээ цэнэглэж байсан дугуйн батраа дэлбэрснээс гал гарчээ. Азаар хүний амнаас эрсдээгүй ч иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сууц өмчлөгчдийн холбоо орцонд дугуйн мотоцикл тавихыг хоригложээ. Мөн галыг унтраасан иргэнийг сөөхийн төлбөрөөс 3 сар чөлөөлсөн байна. За өнгөрсөн ням гарагт буюу 4-р сарын 5-нд иргэн гэртээ захилгаан дугуйгаа цэнэглэж байсан. Гэтэл гинт дэлбэрч ингэснээр одоо тухайн дугуйгаа орцондоо гаргаж энэ лифтний өмнө тавиад өөрөө бол галт каманд дуутахаар явсан. Энэ хооронд захилгаан дугуйны батарей дэлбэрч одоо орц тэр чигтээ утаанд автсан. Ингээд оршин суугчид хөршүүд нь хамтарч галыг унтраасан ийм үйл явдал болсон байна. Яг гэр дотор ингээд утаа орж ирээд тэр нь жоохон амар санагдсан. Доор бол амар хутаа гарсан. Манай гэртэл амар жоохон хутаа оржсон. Гэтэ амар ингээд тоос тортог амар их гарсан. Сөөхийн хуулийн 13-2-5-д болохоор гэр бүлийн гишүүд буюу тухайн байрыг эзэмшиж байгаа хүн суудсанд болон бусдын суудсанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирд очуулсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр арилгах ёстой гэсэн заалт байдгийг. Энэний дагуу иргэн хурлаа барагдуулах ёстой. Гэхдээ энэ иргэний хувьд бол манай үүсгэгч маань тухайн тортог юмыг цэвэрлсэн хан дуургыг гүйж дугаагаар гэсэн одоогоор угаа цэвэрлээгүй байж байна. Ийм дэргэд захилгаан дугуйны батарейг цэнэглэхдээ аюулгүй байдлаа хангаж галын эрсдлээс сэргийлж байх хэрэгтэйг бодит байдал харуулж байна. Өргөө 14 сууц өмчлөгчдийн холбоо 8 байр хариуцдаг 710 өрхтэй. Гэтэл иргэд орцонд дугуй мотоцикл тавихын түгээмэл энэ өвл гэхэд 3 мотоцикл орцонд өвлөсөн бол дугуйн хувьд тоогоо алджээ. Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс иргэдэд дугуй мотоцикл орцонд тавихгүй байх шаардлага тавьдагч биелүүлдэггүй байна. Иргэд болохоор сөөх ингэж гаргаач гэж шаардаад байгаа. Тэгтэл улсынхаа дугаарыг авчдаг ч бид нэр тэр дугаартай харьцах ямар ч боломж байхгүй. Тэгэл одоо бүтэн жилээс нь тэгэл энийг авчиад байгаа шаардлага тавиад фэйсбүүкээр яваад ерөөсөө явахгүй. Одоо би өчигдөр өдөрт зөвлөлтөөгөө яриад ер нь бол одоо орцсон тийм дугуй мууг тавих тийм оргисон шаардлага гаргая гэдэг тийм шийдвэр төрчээд байна. За орцонд дугуй тавихын хувьд үйлжин тавьж байгаамда хөөгтүүд тавьдаг байх гэж бодоод идэв. Тэгээ энэ ерөөсөө авдаггүй юм байна лээ, бараг л авахгүй байгаа юм. Нөгөө сүрөмөр юу ч гэдгийг тэрийг унуулахгүй байгаа болохоор тэгдэм үү яа гэмтэх байж л байдаг шүү дээ. Өргөө 14 сууц өмчлөгчдийн холбоо байрнуудын дунд дугуйн зогсоол байгуулсан ч камергүй учраас иргэд дугуйгаа тавьдаггүй, орцонд тавьдаг гэлээ. Иймээс дахин байрнуудын дунд дугуйн зогсоол байгуулж камер тавихаар болсон байна.